Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй. Тань мэдгүй хэлээрэ өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар ихэн үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэрэг дэмжиж үзэж та бүхэн алдарт 2 товч одоо баг мэдж байгаа бах. За ингээд бидэнд Монголын түүхийг ярьж өгөхөөр судлаач, бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За бид нар өмнөх дугаар дээр бол одоо Багдадыг сөнөөгөөд устгаад цусан ши янгуу тоглуулад тус. Гэтэ бас их одоо үзчихэд бас бодож магадгүй өстой ямар амар сүртэй ярьдیں۔ Хитрүүлэхтэй ярьдیں۔ Тэр гэж бодож магадгүй. Гэтэ үнэхээр бас ингээд энэ бол зөвхөн энэ нэвтрүүлгээр ярьж байгаа зүйл бас биш. Ингээд маш олон их сурвалжууд дээр үнэхээр тэгж битсэн байдаг. Тэ? Үнэхээр өвдөг, татсан, өвдөг, хүрсэн их цус Багдад хотын боломжоор орсон гэж ярьдیں۔ Урсаад бүр ингээд бүр болохоо байсан энэ гэдэг бүр. Тэгээ тэр олон хоног цус урсны үндсэн дээрээс тэр муухай ихүүн үнэр үнэртэж монголчууд өөрсдөө энд байх суухын аргагүй болоод наад хотоо цэвэрлэн тэрийг бүр гараа авсан бүр. Цусан гол урсчгаар чинь нөгөө монголчууд чинь улаагчж байгаа байхгүй. Тэгэл очиад алах гал эхлэв ш. Таарлалтаа алах гал эхлэв ш. Яг тийм юм байна. Яг их сурвалжууд бас эрхэм бас мэрэгүү үзчихэд бас яг сайн судлаад үзэх юм бол бас энэ талын мэдээллүүд бас байд юм билээ. Тэг ялангуяа арабын түүхчдийн үлдээсэн юм дээр бол нэлээд байд юм билээ. Тэгээд бас үзэх бах. За өмнөх түүхэн дээр бол хоёулаа сүн улс руу Мөнх хаан довтлоод явж байгаа тий. За Мөнх хаан бол бага наснаасаа эхэлж цэрэг дайны ажиллагаанд оролцож эхэлсэн чадварлаг жанжин дээр гарамгай тулаач байгаа. Тий. Ямар санд асасны хүн ходог шитгэхэд стайлээ. Өстө хуучин бууны хугархаа гэсэн шиг бултч чадж байгаа юм. Гинти юм хийзэд билээ. За тэгээ ер нь бол би өөрийн биеэр бол одоо сүн улсыг айлмгээд гар ирсэн. Тэ. Ингээд бол өөрийнхөө баг дүү ариг бүхэд Монголын төрийг найдаж үлдчихэд тэгээ өөр аяндаа явж байгаа. Тэгээ та надад нэг ярьчихсан. Ер нь ингээд Чингис хаанаас бусад бүх хаадууд ингээд ер нь хар хөрөнд үлдсэн гэдэг ба ш тэ. Ерөөс нь гараад байдаггүй. За ер нь бол нэг тийм хөдөлгөөн их гараад байдаггүй. Чингис хаан болохоор шууд нөө тэрүүгэд үлдээчихэд энэ тэр дайтад яваад өгдөг. Өгөөд бол хар хорноос хөдлөөгүй. Өгөөд бол хар хорноос хөдлөөгүй. Гүйг нэг хар хорноос жордлоод бодоовсон тий. Одоо мөнх одоо нэг хөдөлж байна. Нэг одоо хөдөлж байгаа. За Монголын эзэнт гүрний баруун хязгаар. За энэ Багдадыг одоо ингэж дайрснаар 163 цамхаг байсны хамгийн чухал Алажамын цамхгийг одоо монголчууд бол эзэлж авч лээсэн л да. Сүүлд тэгээд Хила хотыг очиж одоо хэд бух болон байжуу жанжингууд Хила хотод очиж исэн. Хила хотод бас олон жилийн дараа бас монголчууд бас ирж исэн. Инхийг сахиулах байр сууриас гэж очиж л байсан юм билээ. За ямар ч лсэн ингээд Багдад тэр чигээрээ хүлээгүүгийн мэдлэлд орсон. Багдадын их мэрэгэн зурхаач Насир ад-Дин Түс хүлээгүүгийн одоо хүлээгүү эзний ханхүү эзний одоо өргөнд морилсон. Хүлээгүү Хамадаанд байлаа яг энэ үед. Хамадан хот. Насир ад-Дин Түс бараалахыг оруулаад агуу их Монголын хаан хүү таны хүчин зүтгэлээр Багдад нуран унлаа. Тийм болохоор манай шийтүүд бүх шиит шашинтнууд шиитийн урсгалууд танд хүчээр зүтгэе гэж хэлж байна. Чи шийтүүдийг үнэхээр төлөөлж ирж байгаа бол шийтүүдийг би ивэл давъя. Харин давуу ир хэдэлж болохгүй. Ямар ч шашин давуу ир хэдэлж болохгүй. Энэ бол манай Монгол гүрний хууль юм. Ойлголоо. Агуу ханхүү. Гарч болно. Баруун зүгээс ямар мэдээ вэ? Хэд бух Багдадын хотыг цэвэрлүүлж л байгаа. Одоо болтол хүний цусны үнэр хүүрийг бүгднгийн цэвэрлэж бүгднгийн шатаасан боловч хүний цусны их үнэр Багдад хотоос гарахгүй. Багдадад нэг ч хүн амьд үлдээгүй. Тэгэр мөрний хүний цусны үер одоо болт татраагүй л байна.
Харин манай цэргүүд Куфагийн нутгийн ойролцоо байгаа Назафот руу очсон. Тэгээд агуу алигийн бунхан дээр Монголын харуул зогссон. Наадах шин харин сүрдүүлэнтэй мэдээв шүү. Энэ юу гэсэн үг юм бэ тэгдэг нь? Зүнч Мухаммед Өвөр Мухаммед ээ нөө? Бүр эртний зүнч исламын шашныг үүсгэсэн Иш үзүүлэгч. Мухаммед хүүтэй хүргэттэй л байсан л да, охтуудтай л байсан л да. Тэгээд Ахмед гэдэг хүүтэй. Тэр чин нөгөө юуных шиит урсгалыг ирээдүйд төлөөлнө. Фатима гэдэг охинтой. Тэр хүргэний найлий гэдэг. Тэгэхээр тэр чин сүнитийг нь төлөөлөх болно. За энэ хижра тоолол, хижаза тоолол, Рамадан сар гэж яриад байгаа чинь иш үзүүлэгч Мухаммедийг мэндэлсний тоолол, тэнгэр тайсны дараах тоололтой, насгасныхан дараах тоолол. Энэ тоолол дуусаад хижаз тоолол дуусаад хижр тоолол биш хижр тоолол эхлээд хижаз тоолол эхэллээ гэдээ ярьдаг. Гэхдээ исламчууд одоо болтол яг энэ үгээр айл аль нарийн тоолоод байдаг юм. Тэгэхээр энэ бас л хоорондоо хүргэн нь мөн хөвгүүд нь хоорондоо зөрчилдөөл манай аавын зөв үгүй манай хадам аавстай яг ингэж хэлж ирсэн. Тэгэхээр миний эхнэрээсээ сонссны хувьд бол одоо энэ зөв гэл ингээд яваад ирсэн. Хоорондоо маргалдаал энэ исламчин дотроо ингээ хуваагдаад сүнитийн шиитийн гээд олон урсгал бол явагдсан. Тэр Али гээд нэг мундаг төлөөлөгч байна шүү дээ. Одоо Мухаммедээс хойш сургаалын айлдагчд байхгүй юу да. Хүргэн нь бөгөөд хүүхдүүд нь сургаалын айлдад явсан юм. Тэр агуу сургаал айлдж исэн нэгэн агуу сүнит урсгалыг одоо ирээдүйд үндэслэх хүргэн л бол биш хүүн юм уу хүргэн за аль нэг л юм байлээ. Али гэдэг нэг хүү байгаа. Энэ бол сүнитийнх. Тэгэд энэ л бунхан нь Багдадд байдаг гэсэн. Тэр агуу алигийн бунхан дээр Монголын зэрэг очиж зогссон гэж байна. Бунхных нойроо дээр мортойгоо ингээд гараад зогсчих жоох. За хүлээгүү хааны баруун зүгт явуулж байгаа дайны агуу ялалт гэсэн утгатай. Монголын морь зэрэг нөгөө бунхан дээр нь гараа зогссон гэсэн. За энэ Монголын цэргийн харуул гарч зогсоод лалын хувь заяа одоо хизээч ингэж түүхэндээ байгаагүйгээр дордж байсангүй. Багдад исламын шашны төв байхаа одоо ингэж болсон. Тал нутгийн онгон шүтэнтнүүд исламын иргэншлийн том зүрхийг суу татан эзэлж авсан байна. Одоо хүлээгүү хааны зарилгаар Тэгэр мөрний зүүн зүгт буюу дорн зүгт ноёрхон суух ганц ч хаан хүлдээгүй. Элч хэд буухын болж байгаа үйл явдал болон хийж байгаа бүхнийг бол надад сайхан хэллээ. Одоо ямар хотыг дараагийн бидний дайсан бол Дамаск. Гэхдээ туршуулуудыг хэлэх юм бол Мекка хот, Медина хотууд одоо үлдчихэд байна. Бас Иерусалим. Мекка хот ч юу юм? Та ирэх биш гадарлаж байгаа. Энэ бол Зүнч Мухаммедийн мэндэлсэн хот. Медина түүний гэгэрч Аллах тэнгэртээ уулзсан хот нь Куран судраа бичсэн хот юм байлээ. Иерусалим 3 том шашны уулзур зааг хот. Би нотуудыг эзэлнэ. Тэгэхдээ надад хамгийн дөрөнд Сир
Аюбидийн султаанд нь Сир улс одоо надад хамгийн их хэрэгтэй байна. Сирийн цаана байгаа Франкийн дайчид бас хамтрий гэсэн. Мөн Европ тэр чигээрээ таны талаар дурсаж байна. Европт та ариун Константин таны эхнэр Дохууц хатан гигэн Илената зүүрлэгдэн ярилцж байна. Ийхүү загалмайтны ертөнц танд хүчөө өгье хэмээн 9-р луй цэргээ явуулж байгаа юм билээ. Баяртай мэдээ байна. Яг улс төр талаас аваад үзэх юм бол энэ бол зөвлөлтөө. Тий. Тэр чинь нөгөө дайсныг нь устгаад байна шүү дээ. Дайсныг устгаад байгаа. Загалмайтнуудын хувьд бол одоо исламын тэр чинь одоо хэдэн удаа энд загалмайтны даа хэлээд байз. Нийт 8-9 болсон шүү. 8-9 тийм. Энэ болгон дээр чинь ингээд байлдаад яваад байсан чинь нөгөө нүдэн дээр нь дайсныг нь ингээд юу ч хүү ингээд устгаад харин чинь бас нэр ямар сайхан юм бэ л гэж бодох байсан. Тий, Европод улс төр талаас авал. Улс төр шашин талаас аваад үзвэл. За, Мека, Медина, Иерусалим гэсэн хотуудыг бол хүлээгүй бол ер нь бол одоо дараагийн ээлж гэж одоо ботчоод байгаа боловч нэг номерт Дамаскын султаныг дарах хэрэгтэй. Аюбидийн удам ухсааны Дамаск, Сир. За, Аюбидийн удам ухсааны л гэж яриад байна. Энд чинь хин гээч юм бэ? Олон зуун жилийн өмнө гэх юм уу да. За, олон жилийн өмнө 100-ны өмнө гэх юм уу да. Загалмайтны аян дайны 3 дугаар аян дайм ингээ болж байхад загалмайтнуудаас исламын шашныг өмгөөлөн хамгаалж исэн агуу том султан байсан юм. Энэ бол Сир бөгөөд Египтийн султан байсан юм л да. Энэ хүнийг Салахаддин Ибн Исүб Ибн Аюб гэдэг байсан. Энэ хүн чинь Английн хаан Арслан зүрхтдээ байлдаж авсан хүн, мөн хилцээр хийжсэн хүн. Гангштафны удам ухсааны 2 дугаар Фридрих буюу ертөнцийн гайхамшигтай бас Газар дундын тэнгис дээр бас байлдаж исэн, мөн хилцээр хийжсэн. 1194 онд Салахаддин султан нас барсан. Энэ бол исламчуудын бахархал болон ярддаг, одоо болтол урдаа барьдаг загалмайтны их тийм дайнаас, тийм ээ, загалмайтны дарлалаас исламын ард түмнийг чөлөөлж Аллах Тэнгэрийн ариун дагшин газар нутгийг загалмайтнуудаас булааж авсан юм а гэж одоо болтол одоо ярддаг юм. Иракийн дарангуулагч Саддам Хусейн амьд байхдаа би Салахаддины хойдур болохыг хүсэж чинь гэж маш их мөрөөдөж явдаг. Нин угу ярддаг л байсан. Салахаддин хэмээх нь агуу хүн байдаг. Салахаддиныг тэнгэр тайсны дараа түүний хүү Сухраб Ад-Дин хаан ширээнд суусан л да. Энэ удам явсаар байгаад одоо Насир-ад-Дин Ибн Исүб Ибн Аюб дээр хүрээд ирлээ. 13 дугаар зуунд хүлээгүй хаантай нүүр тулсан, одоо хаан хүүтэй нүүр тулсан. Энэ хүн бол эртний Салахаддины шууд удам ухсааны султан юм. Насир-ад-Дин Ибн Исүб Ибн Аюб. Энэ хүн Дамаскыг захирч байсан. Хүлээгүй яагаад энэ хүн рүү дайрав? Багдадын халифтай холбоотой байсан. Асасинд бас төлбөр төлж ил байсан хүмүүсийн нэг. Ийм болохоор одоо Дамаск руу дайрна. Хүлээгүүгийн дараагийн зорилго энэ байлаа. Одоогийн Сир гэсэн үг шүү дээ. Одоогийн Сир. Багдадыг нь бол за ингээд цусан далаад живэлцээ. Одоо Сир лүгээр. Хүлээгүү Франкийн цэргүүдтэй холбоо тогтоох Франкийн хаан Луйтэй ярилцах сонирхол ерөнч байгаагүй бөгөөд илч зарыч гэж бодоагүй. Өөртөө л илч зарж явуул тэр үз гэж бодсон. Харин Багдадыг эзэлчлээ гэд яг тэр газар дундын тэнгисийн цаана Христийн улсууд, хотууд бөөн баяр болж ирсэн. Энэ баярыг бол бүр тэмдэглэж байсан. Ингээд агуу Константин ариун Елена нар өөрийн биеэр хурж ирж буруу номтон
исламчуудыг бут нэргэн Багдадыг үгүй хийсэн гэд сайн дураараа бүр цэрэг гарган Дамаскийн хойноос Францын ирицаарууд одоо Франкийн ирицаарууд цэрэглэн хөдлөхөд бэлэн болж байлаа. Би амьдралдаа хизээч ийм том хотыг, ийм баян хотыг эзэж байгаагүй. Хотыг бол ерэн цэвэрлэгээг үйл ажиллагааг нь үргэлжлүүл. Энэ баялагын хагасыг хар хором руу явуул. Харин хагас нь бидэнд хангалттай хүрэлцэн. Бүх тулалдаж байсан цэргүүдэд шан харамжийг нь 5-10 дахин нугалж өгсөн үү? Тэгэлгүй яах вэ? Цэргүүд одоо бүгдээрээ баяр хөөрт байгаа. Дараагийн улсаа эзлийгээд таны тушаалыг хүлээж байгаа шүү дээ. Хаан хүлээгүй. Харин энэ үлдсэн баял одоо 2 хуваасан баялаг нэг нь хар ормо явсан, нөгөөдүүлийг нь Урмия нуурын арал дээр барьсан ордонд хадгал. Ойлголоо. Хүлээгүй эзэнтэй. Би Хамаданаас хөдлөнө. Тэгээд Азербайджан руу очих болно. Азербайджанд надад очих шаардлага байгаа. Би тэнд Дамаск руу байлдах төлгөөгөө зохиох болно. Маргааш гэхэд Азербайджан руу хөдлөх болно. За, хүлээгүй Азербайджан руу хөдлөхөр боллоо. Хүлээгүй Азербайджан руу яг энэ хөдөлж байх энэ үед Монголын эзэнт гүрний өмнө зүг Гуан хот Ли голын хүү Ажо Жанжин Урайхадагийн хүү. За Гуан хотыг одоо эзлээд авчи. Тэгэх юм бол бид нар өмнөдийн тэнгис толох гээд байна. Энэ голын урсгал бүгдээрээ их талаар уцдагч байгаа. Та аавтайгаа холбоо тогтоох. Одоо аав энд чухал ш. Урайхада аав маань өөрөө цаашаага ямар ч лсэн байлд мэз би Гуан хотыг эзлэнэ. Гуан хотыг эзэлснээр өмнөдийн тэнгис, баруун зүгийн тэнгис нь бидний мэдлд орж байгаа юм. Ингээд ямар ч лсэн өмнөд тэнгис дээр би гарах болно. Таны өөдөөс сая зэрэг тавина. Үгүй маа гэхэд таны өөдөөс Гуан хот хэдэн зэрэг тавина гэж бодож байна. 800 мянган зэрэг тавина. Тэр чухал шээ. Надад тэдний цэргийн тоо чухал ш. Гуан хот чухал байна. Гуан хотыг эзэл. Гэхдээ бид нар 3 төмөл байгаа. Бидэнд энэ хамаагүй байх. Ямар ч хамаа байхгүй. Гуан хотыг ширхвчээр харав. 1258 онд 2 дугаар сар сүүлээр Ажо Жанжин Гуан хот руу дайрчээ. Гуан хот руу шидэгчээ ингээ харваад Гуан хотууд ингээд өөдөөс нь хамгаалсан. За яг ингэж байтал 800 мянга гаруй зэрэг өөдөөс нь дайрсан. Ажо Ли голын буюу Сувдан голын хаалтыг бэхэлсэн байгааз бэхэлсэн. Сайн байна. Намайг дохиохоор хамгаалт хэстлээрээ. Одоо ингээд хамгаалт ингээд усын бооцсон байдаг. Яг 800 мянга зэрэг дөхөөд хүрээд ирэнгут нь Ажуу дохиоход монголчууд галан сэтэлсэн нөгөө цэргүүд нь ингээд одоо тэр их усанд ингээд урсагдаад ингээд болохоо байсан. Харав. За одоо их усанд дүүгээд болохоо байж байгаа тэр цэргүүд рүү одоо Ажуугийн цэрэг одоо тий цэргүүд бүгдээрээ харавсан галт шидэгч бүх юм одоо шидэж гисэн. За энэ амир үүмэнд одоо Гуан хотын цэргүүд станаар аргаа бараад за яг ирэг дээр нэг арайч өгж гарч яхад. Даачта миний хойноос ууха Ажуу Жанжин ийхүү бүгднгийн хяар цоглоо. Хяар цогсны дараа Гуан хот руу дайрахад эсэргүүцэл тун баг үзүүллээ. Ажуу Гуан хотын ханыг эвдээд одоо хаалгыг нэвдээд ороод ирэхэд Гуан хотынх нь бүгдээрээ бууж гиснээр Ажуу Гуан хотыг өөрийн мэдлэлд оруулсан байна. Гуан хотыг өөрийн мэдлэлд оруулснаар өмнөдийн тэнгис дэх гарцыг нь Ажуу хаасан байна. Сүн улсын өмнөдийн тэнгисийн гарц ийхүү хаагдхан дээр.
одоогийн Гуандун мужийн Шинжин хот юм уу? Хавцай бололтой. Гуан хот. Ажуугийн амжилтаар бусад жанжтууд бол энэ чимээ одоо дуулцсан болохоор Барчи цагаан хэмээх жанжин Шанган хотыг бүгд эзлээд за ингээд урагшаага Жинка хотыг дайрахар болсон. Жинкан хот хөхмөрний өмнө хэсэгт байгаа. Жинкан хотыг хэрвээ эзэлчихдэг юм бол Лин Аан хот байгаа. Монголын цэргүүд чадан ядан зүтгэж байлаа. Арга баран явж байлаа. Хар хоримд их ирсэн энэ баялагийг заримыг нь Мөн хаан өөрийн нүдээр үтсэн гэдэг. Үгүй Мөн хаан дайнд яваад өгчихсэн байсан болохоор түүний дүү ариг бүх хар хоринд хуваарлалтыг хийсэн гэж бас нэг ярьдаг. Бараг хоёр дахь нь бахаад. Тэ, бараг нэг хоёр дахь нь. За, сүн устдах энэ дайн дэндүү хэцүү явж байлаа. Одоо утахгүй борооны улирлан чихлэх юм уу? Яах нь мэддэхгүй байсан юм. 3 дугаар сар борооны улирлан эхэлнэ. Монголчууд чадан ядан урагшилж байлаа. Баруун хязгаар Алс өрөнд Карпатын нурууны зүүн ингэр Берх эзэнтэй. Одоо бид явах уу? Франкод газар дундын нэгс рүү зэрэгээ явуулсан байлээ. Тэгэхээр хүлээгүүг дэмжиж байгаа юм байна. Би ариун Ром руу орчих юм бол Франкийн цэргүүд яах вэ? Бид нар ёс таацсан шалганд орох гээд байна. Европ цэргээ явуулж хүлээгүүг дэмжиж байдаг. Хүлээгүүгийн дэмжиж байгаа Франкийн цэргүүдийг бид нар бод цохиулж тарах гээд байна. Ариун Ромыг хэрвээ бид нар сөнөөх юм бол дараад нь Франк л байгаа шүү дээ. Харин тийм юм болоод байна. Юу ч гэсэн байдал хаашаа ирэхийг сайн ажиж бай. Таны үеэл хүлээгүү Багдадыг сөнөөсөн. Тийм ээ. Энэ үнэн. Юу ч гэсэн бид нар цэргэнчээ бэлэн байдал оруулаад байжээ. Болгарын хаант улс болон Унгарын хаант улс, Бохемийн хаант улсаас мэдээ байна уу? Унгарын хаант улс дахин сэргэлтээ байгуулж байгаа юм байлаа. Бараг ер нь дууссан. Энэхүү Унгарын сэргэн мандалтын хөгжилтийн дараагийн үе гэж бас яригдаал байлаа. Болгарууд ч гэсэн бүгдээрээ Унгарын талд зүтгэж байгаа. Биднэрт сүйтгэүүлж исэн олон жилийн өмнө биднэрт эзлэгдэж исэн болгон харин тэдний зүрх сэтгэлээс ой тооноос гарахгүй байгаа сурагтай. Берх эзэнтэй. Та ч өөрөө бас тэнд байлдаж явсан шүү дээ. Тийм ээ. Юу ч гэсэн зогсооч. Миний цэргийг зогсоо. Бид тэгээд энэ их цэргийг аваад Атлантын далай хүртэл явахгүй гэсэн үг. Зогсооно. Одоогоор явахгүй. Хүлээгүүгийн байдлыг ажиглая. За энэ бол яахаар бас нэг хэцүү юм болсон. Нөө хүлээгүү туслах гад Франкууд нүрээд ирэхээр зэрэг бэрхэн дэрнийг алах юм ааши. Эсвэл байхгүй хоохор нас ардуур норох ч сайш. Одоо харин нэг иймэрхүүл асуудал болчиход байна. Асуудал арай л өөр тишгээ эргэлдэж эхэлж гин гэсэн үг. За яг энэ үед Азербайджан хүлээгүүгийн байрлаж байсан газар. Азербайджан, Орлоо, Эмир Атабекууд нь бүгдээрээ чичилж исэн өвдгөө нуугаад бүгдээрээ ингээд одоо долгоноод тэгээд айн чичрээд хүлээгүүг угтаж авсан байна. Хүлээгүү эзэнтэн та тийшээ морил тэнд суу. Тэнд таны амрах газар байгаа. За. Надад энд байгаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөх хүн байна уу? Би байна. Хин. Армяны хаан Хайтум 2 дугаар Хайтум орыг танд бараалахыг гэдэг. Оруулаад. Армяны хаан 2 дугаар Хайтум олон жилийн өмнө монголчуудад буугаад өгч гисэн хамгийн зүв байгаа үсттэй.
Тэгийг бол бид нар ард түмний Багдадууд шиг баллах байсан биш үү? Устгуулах байсан байна. Тийм болохоор одоо хүлээгүүтэй бид нар хамтрах ёстой. Эдүм хаантан хүлээгүү хаан хүлээж байна. Би тантай мөр зэрэгцэж тулдахын тулд цэргүүдээ явуулсан. Тэгсэн. Одоо 16,000 цэрэг танд нэмж өгье. Таны их цэрэгт дэм болно үз. Ойлголоо. Их талархаж байна. Өөр хэн бараалхаад байгаа юм? Ор Антиохын ван. Антиох Триполийн хаан 4-р Бохемунд. Би тантай үргэлж хамт байлдахын тулд өнөөдөр хурж ирлээ. Миний цэргүүд, манай гүржийн цэргүүд одоо энэ гүржийг бас захирж байгаа хүн. Багдадыг дайлахад тус болсон. Тийм учраас нэмж одоо цэрэг авчирж ирэн Дамаскыг дайлахад танд хүчин зүтгэх болно. Их талархлаа. Дамаскын энэ Аюбидийн удам угсааны хаанчлалын энэ Сирийн хаан тус ямар мэдээ байна? Тэднэр дотроо 6 хайлагт хуваагдсан байлаа. Хоорондоо мөч өргөчл байгаа юм байлаа. За. Хоорондоо ийм хуваагдaltaй байгаа үед нь Дамаск руу би хөдлөх хэрэгтэй байна. Энд сайн цэргүүд амрааж агт мордоо тарга твээр оруулж хоол хүнс арын албыг сайн бэлдэг. Бид утгагүй Дамаскт очино. Ойлголоо. Хаан хөө. Хүлээгүү 1258 оны намар Азербайджанаас одоо Дамаск руу хөдөлсөн байна. Бидэнтэй тааралцсан Аюбидийн хаан тулсын султан тулсын эхний хот Жизира муж. Энэ Жизира мужийн төв хот Мажифаракин гэж нэг хот байна. Энэ бидний эхний дайралт болно. Яагаад эхний дайралтаа эндээс эхлэх юм бэ? Хүлээгүү хаан хүү та ойлго. Загалмайтны шашны номлогч энэ ч явсан юм л да. Нестрияны номлогч энэ ч явж исэн юм. Тэр бол Якобитийн лам хүн байсан юм. Загалмайтны шашныг ертөнцийн эзний талаар, их эзний талаар номлол айлдаад явж байхад нь энэ хотын эзэн Эмир Камил Мухаммед Хэрээс модонд хадж алсан. Тийм учраас энэ шонцон заавал авагдах ёстой. Ойлголоо. Тэгвэл гүржийн цэргүүд болон Армени цэргүүд эхэлж ин хот руу дайрах юм байна. Та нарт энэ эрхийг бүрэн өгье. Ойлголоо. Бохемунд одоо ерөнхийд нь удирдан энэ хот руу дайрахаар боллоо. Хотыг бүсэлж авсан байна. Бохемунд болон энэ Армени 2 дугаар хаан 2 дугаар Хитумыг Ромын пап бүр дургуйнд хүрж монголчуудаа мөр зэрэгцэж тулалдж ингээд Христийн ариун шашны жагсаалаас хасна гэж яриад байлээ. Яах вэ? Би өөрөө дагуулад паптаар л очихоос. Тэгэхэр зэрэг наад Хитүн Бохемунд хоёр чинь папта өөрөө очролт юм багц. Ямар ч лсэн паптаар очих холын асуудал байна. Явандаа ойртох юм билүү. Тийм учраас Жизира мужийг эзэл. 1258 оны намар хүлээгүүгийн цэргүүд, одоо Монголын цэргүүд Сирийн Жизира муж руу дайрч орж ирснээр одоо ингээд их дай эхэллээ. Бүслэгдсэн байна. Тэгээ хааны нэвдээчтэй. За ингээд Монголын цэргүүд ингээд бүсэлсэн гүрж Армени
цэргүүд одоо бүслэлтэнд нь бас гэж оролцсон. Ханы нэвтхүү яах вэ? Өшөө цаашаа бид нар Дамаскт очих юм бол зүгээрээ. Ханы нэвдээд чирэггүй. Хинтээч бити холбоо тогтоолго. Мажуфракийн хотыг бүсэлсэн хэвээрээ байлга. Бүсэлтийг бити сэтлүүлээрэ. Бити тадан буулга. Өсгөлөнгөөр дарна. За, Мажуфрак хотыг бол ер нь сар гаруй бүсэлсэн юм. Энэ одоогийн хаанах гэсэн үг? Энэ Сир Дамаскаас зүүн зүгт байгаа хот. Дамаскаас зүүн зүгт. Сирийн нийслэл, одоогийн Сирийн нийслэл Дамаск хот шүү дээ, тий. Тэрнээс зүүн зүгт байгаа хот. Мажуфракийн хот. Одоо энэ тухайн үеийн Сирийн мужилда, одоо энэ мужийн нийслэл хот л доо. Жезера муж гэдээ байгаа. Тэрний л нийслэл хот. Төв хот нь гэх юм уу да. Дамаск. Султан Насир ад-Дины ордон. Хүлээгүү бид нар үрлээ. Тэд нар одоо бидний хөлийг даваад Мажуфракинд очсон байна. Жезера муж олоод тэр чигээрээ монголчуудын хөлд тайлхлагдах нь. Гэтэл бусад маань одоо яах вэ? Бид монголчуудыг дийлэх үү? Яасан ч дийлэхгүй шүү дээ. Мамлюкийн султан руу илчээ бол ер нь яасан юм? Бидэндээ хамсаж юуны магад? Мамлюкчууд ч ер нь жоохон олон ааштай. Тийм болохоор зэрэг бид нартай хамтрахад бол хэцүү л баг. Мамлюкийн султан тэгээд хэн болсон бэлээ? Мамлюкч нь бид нар шиг өв залгамжилж, угсаа залгамжилж гарч ирдгүү. Маш өөр өвөрмөц цоо шин исламын хаан тусалсан. Тэд нар бие биентэйгээ эргэж нэмэгчнээ үзэж эцсээ хүртэл тэмцсэний дараа Ястан султан болдгийм. Одоогийн Мамлюкийн султанд Сайф Салих ад-Дин буюу Сефадийн Кутуз гэдэг хүн болж байгаа. Хэр зэрэг хүн юм харгас тогшоо. Маш ирлэг дайчин. Мамлюкаас тусламж авах уу? Юу ч гэсэн илч зарыг. Жезера муж одоо эзлэгтэн тодорхой боллоо. Тэр намар Жезера мужийг эзлэн төв Мажуфракийн хот. Тэр чигээрээ 2 сарын бүсэлтэнд одоо бид нар одоо ингээд өсгөлөнд нэрвэгдлээ цангаж байна. Тийм болохоор зэрэг одоо бид нар монголчуудад бууж өгье гэж хэлсэн байна. За энэ бол өш хонцон одоо өсгөлөнгөөр одоо буулгаж авах нэг тийм арга л да. Их тайван үзээд байгаа болол та. За ингээд аюулт өсгөлөн хүрээд бид нар одоо бууж өгье гэж хэлсэн. Эднүсийг тэгээд үлдээх юм уу? Тэр Хетумын цэрэг болон Бохмундын цэргүүдд хэл. Бас хэд бухад хэл. Хэд бухал байгаа шүү дээ. Тэгвэл натаамд ойрхон байгаа хэн байгаа юм бэ? Хэн явж байгаа юм? Бухад төмрөд жанж явж байгаа. Тэгвэл тэр жанжид очиж хэл. Энэ хотыг устгах. Мажуфракийн хотыг устгах. Дотор байгаа хүмүүсийг бүгд ингэ наал. Биднүүст эхлээд бууж өгөөгүй. Аянда зовж иж бууж өгч байгаа үстэй. Мажуфракийг орж ард иргэдийн бүгдийг ал. Тэр Камил Мухаммедийг над дээр амьдэр навэдэр. Ойлголоо хүлээгүй эзэнтэй. Хаал гонгоосон Монголын цэргүүд давхаа ороод ирлээ. Хураа давхиж орж ирлээ. Өссөн, ядарсан, зовсон хүмүүс бүгдээрээ ээлж дараалан монголчуудад цавчулж эхэллээ. Монголчууд Мажуфракийн хот дотор ороод хайр найргүй алж хитэн ихэнх хэрэгтэйг нь устгажээ. Ингээд Камил Мухаммедийг бариад иржээ. Сүгдөөч. Хүлээгүй хан хүүгийн өмсөгд сөгдч. Ингээд өвдөг рүү цохон жадаар цохох ингээд юм гэсэн. За. Чиний султан яагаад чамааг авраагүй? Жезера мужул. Аллах тэнгэрийн агуу ариун хот. Та нар ингээд бүгдээрээ л бүх юмэрүүд нь өөрөө өөрсдийгөө л өргөмжилчих юм да. Султааныхаа үгэнд яагаад ороогүй юм чи?
Аюубидийн угсаанаасаа нүүр буруулъя гэж бодоо юу? За яах вэ? Яагаад манай Христийн шашны Якобины номлогчийг хороосон бэ? Энэ бол буруу номтнууд. Тийм болохоор зэрэг жинхэнэ бурхныг мэдхгүй байгаа. Жинхэнэ бурхан бол агуу Аллах. Хөөе. Энэ хорвоод жинхэнэ бурхан нэг л байдаг. Харин жинхэнэ бурхныг маш олон хүмүүс өөр өөрөөр л хардаг юм. Чи бас миний жинхэнэ бурхныг бас л буруу бурхан гэх үү? Наад үст бодлоо авчаая. Би чам руу илчээ уулсан шүү дээ. Чи тэгтэл илчийг доромжилж явуулаа үсттэй. Одоо чи яаж байна? Өлсөж өгч байгаа биз? Намайг алуулаад. Яасан ч би бууж өгөхгүй. Камил Мухаммед гэлөө. Та нар нэрээ юм ойлгохгүй маа. Мөхөлчин тэр тедэргүй ирж байхад л амбардамл байгаад ах юм. Тэгэхээр чиний цэргүүд яагаад тэгвэл бууж өгж байгаа юм бол миний цэргүүдтэй байлцъя. Ямар ч л байсан. Чи Багдадыг мөхөөсөн ч Дамаскыг яасан ч эзэж чадахгүй. Их бардам яр бахна. Энтэй зурлаж явах одоо сонирхол алга. Энэ өсөглөн Эмирийг өөрөөр нь хоолол. Татгалзуул хүчээр хоолол. Тэгээд дуусах. Ойлголоо. Наадхыгаа хувцсыг тайл. За ингээд хувцсыг тайлсан. Чи өсөд байгаа гэлөө. Одоо чамайг хинч дийлэхгүй гэсэн баха. Тэгэхээр зэрэг чамайг чийл дийлэх юм бэ шүү дээ. Тэгэхээр зэрэг чамайг чамаар л хаалхаас. За ингэж хүлж ягаад шууд хутгаа гаргаад нөгөө Эмир Мухаммедийг нь биенийх нь энэ тэндээс нь мах хэрчиж огтлоод өөрт нийтүүлж хэлж л дээ. Нөгөөх нь итгэхүйт наадхаа ид чи өөрийгөө өсөж байгаа л өөрийгөө ч гэсэн идээд хооллооч гэж хэлээд итгэхүйт амруун хүчээр одоо чихэж шахаж гэлсэн байна. Ингээд биенийх нь энэ тэндээс мах огтолж авч хэлжээд өөрт нийтүүлсээр байгаад өөрийг нь алчээ. Ингээд толгойг нь шууд цавчсан. Тэгээд жадан дүлгөөд бусад хотуудаар хисж Эмир Камил Мухаммедийн толгойч нь энэ байна. Зүрхийг нь хүл сүрээ харуул гэсэн тушаалын дагуу монголчууд яг ингээд жадан дүлгөөд яваад бусад хотуудаар явж эхэлсэн байна. Сирийн бусад хотуудаар. За айснууд нь шууд бууж өгнө. За айгаагүйнүүд нь галуулна. Хүлээгүүгийн цэрэг тэгэр мөрнийг заваар гаталлаа. Одоо ингээд тэгэр мөрнийг ингээд зав хийгээд гатална. Ингээд Насибан хот руу очсон байна. Насибан хот эсэргүүцэж байна. Тэгвэл наад хотоо газрын хөрстөө тэгшил. Ойлголоо эзэнтэй. За яг ингэж хэлээд тэгэр мөрөн дээрээс завт цэргүүд нь харуулж эхэлсэн байна. За ингээд Насибан хот эсэргүүцээд байлдаад за ингээд тал талаас нөгөөд бол Монголын цэргүүд бол тэгэр мөрөн дээрээс одоо завт цэргийн тулаан гэдэг юм одоо яг энэ удаа болсон. Монголчуудын тулааг хийсэн. Завин дээрээс харваал нөгөө Насибан хот дээр ч очих гээд. За бараг ер нь 2-3 цаг хэртээ эсэргүүцсний эцэст Насибан хотод одоо хан нурах хэрэм одоо нурж ойч хаалга нэвтрэх асуудал гарсан. За яг энэ үед тэгэр мөрөн дээрээс одоо монголчууд мортойгоо харайлдаад сэлмээ суглаад уухаа хэмээн гарилан тэр өдөртөө Насибан хотын ард иргэдийг алж ядаж тэр чигээр нь бас алга хядлага хүчирхийлэл явуулж Насибан хот эзлэгдсэн байна. Насибан эзлэгдчихэд байна. Дараа нь ямар хот бидний зам дээр гарсан бэ? Хүлээгүй зүтэй. Бидний зам дээр дараад нь Хараан хот гарсан. Хараан тэгэд бууж өгсөн юм уу? Бууж өгөөгүй. Эсэргүүцч байна. Харааны газрын өстөн тэгшил. Ойлголоо. Хараан хотыг очиж тал талаас нь бүслэлээ. Ингээд 4-5 талаас нь бүгдээрээ буудаж эхэлсэн байна. Өөдөөс нь харвах гэхэд хол байдаг. Ер нь энэ арабууд ийм холоос байлддаг зэвсгийг анх удаага л харж байгаа болтой. Багдадад ч гэсэн бас ингэж хэлсэн. Ийхүү Хараан хот тэр өдөртөө одоо тисэд маргааштай гэхэд ер нь бол зүгээр л утаа болоод хотын хэрэм цайзан дээр хамгаалж байгаа харуулууд багал харагдсан байна.
Хараан хотын ханыг одоо цөм цогсны дараа шонхор жанжин цэрэгээ аван орж Хараан хотод хайр найргүй дайн байлдаа хийж одоо байлдаад Хараан хотыг эзэлж авсан байна. Хэд бух яг энэ үед Эдисэ хот руу дараагийн хот руу дайрчихлаа. Сир Эдисэ хот. Эдисэ хотын эмир. Бид нар энэ хотыг хамгаалах ёстой. Тэгэхгүй бол бид нар монголчууд даалгуулна. Насибын Хараан хотууд бүгдээрээ устгагдсан. Бид нар тэгвэл ямар ч лсэн устгагдлаа хүлээх болно. Хэд бух жанжин, байжуу жанжин, одоо энэ хөх хилгээ жанжин, хүлээгүүгийн жанжид ингээд санжаар жанжин, одоо ингээд бүх жанжид нь ингээд Сирийн газар нутагт ингээд тарж эхэлж байгаа. За яг ингээд Эдисэ хот бол 2 өдөр эсэргүүцээд бууж өгөхөд дотор нь ороод монголчууд бүр мөсөн одоо сэлмээ Эдисэ хотын ард иргэдийг сэлмнийхаа доор тавиад ингээд дуусгасан. За энэ тулдаан бол өөдөөс нь эсэргүүцсэн тулдаан болгон дээр бол монголчууд бол маш сайн байлцсан. За яг шулуухан хэлэхэд Гүржийн, Армяны, Түргийн одоо өөртөө дадагдсан цэргүүд бас байгаа шүү дээ. Эдгээр ч ингээ байлдаж гисэн байна. За энэ хотыг Эдисэ хотыг яг эзэлсний дараа их томоохон хот өөрсдийг нь эсэргүүцэж замдан зогссон. Энэ бол Манбич хот байлаа. За Манбич энэ ч тоглоом биш шүү. Одоо Манбижийг авахын тулд яах ёстой? Манай цэргийн нөгөө хэсэг бид нар Тэгэр мөрнийг гаталсан бол нөгөө хэсэг бол Ефрат мөрнийг гаталж байгаа шүү. Тэгэхээр зэрэг Манбижийг л эзлээд авсан цагт бид нарт Дамаск орох том зам нээгдэх гэдэг. Тэгвэл Манбижийг бүсэл Манбиж руу дайр. Харин бусад жанжин маань хаана явж гин? Тэд нар Ефратыг гараад Алеппо руу орно. Алеппо хот руу орсон цагт бид нар Сирийн нутгийн талыг л эзлэх болж таарж ин да. Амархан юм байна. Тун утгагүй эзлэгдэн Манбиж л эсэргүүцээд байна. Султан өөрөө хаана байгаа? Алеппод байгаа. Алеппог өөрөө хамгаалж байгаа. Өөрийн биеэр хамгаалж байгаа гэсэн мэдээ байна. Туршуулууд ийм мэдээ өгсөн байна. Цаац. Алеппог. Хүлээгүй зэнтэй та тэгэхэд Алеппо руу очих юм уу? Үгүй. Бүгдийг эзлэхийг харна. Насирадын сүп хаашаа явахыг нь л туршуулуудыг сайн ажиллавал надад мэдээлж явах хэрэгтэй. Манбич хотыг ч устгах. Алеппог ч гэсэн устгах. Бидний өрөвд. Бидний өшөө. Ойлголоо. Ханху. Энэ хотуудыг бүгднийг устгах. Өнөөдөр бид нар ямар ч лсэн бид нар Дамаскыг эзэлж Сирийг ялах ёстой шүү. Бид хичээнэ. Ийхүү Манбиж руу, Алеппо руу Монголын цэргүүд бүсэллэн очлоо. Тэгэхээр тэр чи одоо үндсэндээ Сирийг бүр мөсөн гаах гэж үзээд байна шүү дээ. Одоо ингээд Сир рүү орж эхэлсэн байна гэсэн. Монголчууд Сирд байлдаж байна. Тэ. Зөв. Тэгэхээр одоо хэрвээ Сирийг ингээд унгаачвал үндсэндээ Араб дахь дайн нутанд тусч Манбиг үлдэж чинь гэсэн үг шүү дээ, тий? Тийм байна. Зөв. За ингээд ямар ч байсан үзэгч та бүхэн бас бид нартай хамт энэ одоо Монголын түүхийг сонсож байгаа та бүхэнд маш баярлалаа. Бидний үйлдвэрийг дэмжиж манайхаа лайк, subscribe дарахаа битэн мартаарай. За мөн бидэнд Монголын түүх ингэж гайхалтай ярьж өгч байгаа судлаач бэлгүнд маш баярлалаа. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяртай.